MC Explains. За өөрөөс чи би ганцхан асуулт асууна. За энэ удаа болохоор худалдаа авах ажиллагаа гэж яг юу хэлээд байна вэ те? Одоо үүнийг одоо тендер гэж ойлгож болох уу? Энэ одоо яг ямар зарчмаар яаж явагддаг вэ? Энийг одоо энгийнээр бидэрт тайлбарлаж өгөөч. За худалдаа авах ажиллагааг энгийнээр тайлбарлах юм бол одоо хувь хүн дээр бол одоо тань дээр жишээлбэл те цалин буугаад дэлгүүр ороод худалдаа авалт хийдэг те. Энэ бол таны худалдаа авах ажиллагаа гэж хэлж болно. За төрийн худалдаа авах ажиллагаа гэж юу вэ гэх юм бол бид үндсэндээ татвар төлөгчдийн мөнгөөр худалдаа авах ажиллагааг зохион байгуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш хариуцлагатай ажил. Яг бидний одоо мянганы сорилтын сангийн хувьд гэх юм бол бид Америк нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байна те. Тэгэхээр энэ бол маш том хараа хяналтанд ор одоо бид худалдаа авах ажиллагаа зохион байгуулж ингэж ажилладаг гэсэн үг. За тендер гэдэг нь болохоор юу вэ гэхээр тендер гэдэг үг нь өөрөө зүгээр санал гэсэн үг. Одоо тендерийн урилга гэдэг шүү дээ. Төрийн байгууллагаас тендерийн урилга гаргадаг. Тэгэнгүүт тэр тендерийн урилгад нь байгууллагууд болон хувь хүмүүс тендерийн санал бэлдээд одоо тендерийн саналаар одоо тэр сонгон шалгаруулалтанд оролцдог гэсэн үг. Тэгэхээр хүмүүс худалдаа авах ажиллагааг тендер гэж ойлгоод байдаг ч гэсэн тендер гэдэг үг нь өөрөө зүгээр санал гэсэн үг. Тэгвэл одоо мянганы сорилтын сан одоо энэ хүү энэ худалдаа авах ажиллагааг яг ямар зарчмаар яаж явуулдаг вэ? За мянганы сорилтын сан нь болохоор компакт гэрээний заасны дагуу мянганы сорилтын корпорацийн худалдаа авах ажиллагааны бодлого удирдамжийг баримталж ажиллах ёстой гэж одоо тэр нь заасан байдаг. За тэр баримт бичиг нь одоо юу юм бэ гэдэг тэгэхээр түрүүний хэлсэнчлэн Америк нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтайгаар яаж зарцуулах вэ гэдэг одоо дүрм журмуудыг зааж өгсөн байдаг гэсэн үг. Дээрээс нь миний сонсч ирснээр одоо энэ Америкийн одоо мянганы сорилтын корпорац тийм ээ маш олон орнуудад одоо ийм худалдаа авах ажиллагааг зохион байгуулсан туршлага олон жилийн туршлагатай учраас за энэ хүү одоо энэ худалдаа авах ажиллагааных нь одоо энэ чанар туршлага нь маш өндөр сайн хөгжсөн гэж сонссон энэ одоо тийм тэр бол ойлгомжтой. Америк нэгдсэн улс бол өөрөө худалдаа авах ажиллагааны асар том юм түүхтэй. Тэгэхээр одоо худалдаа авах ажиллагаагаа одоо алдаа тоглолт гарах бүрт нь одоо ингээд сайжруулаад удирдамжуудаа сайжруулаад бодлогоо сайжруулаад одоо бидний энэ дагаж мөрддөг мянганы сорилтын корпорацийн худалдаа авах ажиллагааны удирдамж бол одоо жил бүр баг одоо шинжлэгдэж идэг. Тэгээд одоо өмнө нь шаардлагагүй байсан заалтуудыг насгах гэдэг юм уу одоо шаардлагатай болсон заалтуудыг нэмж гэдэг юм уу одоо living document гэж ярьдаг бид нар. Одоо энэ бол байнгын ингээд шинжлэхтэд явж идэг документ учраас одоо бид нар бол одоо тэр Америкийн худалдаа авах ажиллагааны асар том түүхтэй одоо энэ түүхийг одоо энэ бол Монголд нэвтрүүлж ажиллаж байна гэж баг одоо хэлж болохоор тийм одоо. Тэгэхээр маш их юм тийм туршлагыг бид нар одоо их орондоо нутагшуулж тэрийг ингэж одоо туршиж ингэж үйл ажиллагааг нь явуулж ийн л гэж ойлгож байна тийм ээ. Тэгээ энэ дотроос одоо миний ойлгосон хамгийн гол юм нь юу вэ гэхээр сайн системтэй байх юм бол одоо ямар ч хүн байсан тэр системд нь ороод ингээд уусаад ажиллаж болдог. Яг системийг нь бүрдүүлсэн байхад бол тэр дотор бол алдаа гарах сайн системээ бүрдүүлсэн байхад бол алдаа гарах бол тохиолдол бага байдаг гэж би бол одоо ойлгоод байна. За одоо энэ төрийн худалдаа авах ажиллагааны үндсэн зарчмууд нь юу байдаг вэ гэдэг юм бол хамгийн гол зарчим бол англиар value for money буюу одоо хамгийн үр ашигтай байдлаар л одоо худалдаа авах ажиллагаа зохион байгуулах хэлээд байгаа. Одоо өөрийн төлсөн мөнгөндөө дүүцхүйц одоо хэмжээний тохирох хэмжээний чанартай бараа үйлчилгээ ажилтай тийм худалдаа авах ажиллагааг худалдаж авахыг л одоо баримталж ажиллах ёстой гэж заасан байдаг. За value for money гэдэг одоо зарчмыг биелүүлэхийн тулд одоо худалдаа авах ажиллагааг ил тод нээлттэй шударга өрсөлдөөнд одоо суурилсан байдлаар одоо шударга байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Өөрөө дөнгөж сая одоо шударга гэж хэллээ тийм ээ. Тэр энэ шударга гэдэг процесс нь яг хаана нь яаж яг ингэж илрээд байна вэ те одоо манай монголч одоо шударга гэхээр гэдэг үгний одоо үнц нь одоо хаана яваа вэ гэж айгүй бол асуултууд эргэлддэг шүү дээ тийм. За худалдаа авах ажиллагааны тал дээр одоо нөгөө монголчуудын одоо хамгийн их маргаан дагуулдаг зүйл бол те энэ одоо шударга явагдаж гин үү одоо танил талаа шалгаруулж байгаа юм биш үү ч гэдэг юм уу те одоо нэг энэ худалдаа авах ажиллагаанд яг үнэхээр шударга явагдсан уу гэдэг одоо гол асуудал байдаг. За бидний хувьд болохоор шударга гэдэг одоо зарчмыг яаж баримталж ийнэ гэдэг юм бол хамгийн нэгдүгээрт бид худалдаа авах ажиллагааны хөндлөнгийн төлөөлөгч зөвлөх компанитай хамтарч ажилладаг. За одоо бидний хувьд болохоор мянганы сорилтын сангийн худалдаа авах ажиллагааны төлөөлөгч 9 хүний багтай одоо ажиллаж байна. Энэхүү худалдаа авах ажиллагааны төлөөлөгч нь юу идэг вэ гэдэг юм бол бидний өмнөөс худалдаа авах ажиллагаа бүх процессыг нь хариуцаад худалдаа авах ажиллагаа нь бидний одоо баримтлах ёстой удирдамжийн дагуу явж гинөө гэдгийг одоо
давхар хянжидаг ийм зөвлөх компани гэсэн үг. Хөндлөнгийн худалдаа авах ажиллагааны одоо ийм төлөөлөгчтэй болоод ирэхлээр бүх худалдаа авах ажиллагаа нь одоо ингээд ийм хөндлөнгийн байгууллагаар зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа одоо мянганы сорилтын сан өөрөө ингээд зохион байгуулаад өөрсдөө худалдаа авалт хийгээл ингээд яваад байгаа юм биш. Хөндлөнгийн компани зохион байгуулж ийн гэдгээрээ одоо нэг талаараа шударга өөрсдөө хийхгүй гэсэн үг байна шүү дээ. За хоёрт яаж шударга байлгаж ийнэ гэдэг юм бол худалдаа авах ажиллагаа зохион байгуулах бүртээ бид нэр тухайн худалдаа авах ажиллагаанд тохирсон үнэлгээний хороо бүрдүүлж ажилуулдаг. Evaluation. Тийм, evaluation panel буюу үнэлгээний хороо. Тэр хороонд орж байгаа гишүүд нь бол дандаа тэр тухайн худалдаа авах ажиллагааны талаар ийм нарийн мэдлэгтэй, мэдээлэлтэй хүмүүс байдаг. Зарим тохиолдолд бол одоо худалдаа авах ажиллагааны төсөв төртөг одоо тэдээс дээш байх юм бол заавалчгүй одоо сонгон шалгаруулалтаар үнэлгээний хорооны гишүүд одоо сонгон шалгаруулах ёстой гэсэн одоо бүр заалт бас байдаг. Нөө за. Тэгэхээр одоо бид худалдаа авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хийхээсээ өмнө бас би даасан зөвлөх сонгон шалгаруулалт гэсэн үнэлгээний хоронд ажиллах би даасан одоо зөвлөх сонгон шалгаруулад тэр зөвлөх маань одоо манай үнэлгээний хоронд ажиллаад хамгийн шилдэг саналыг нь одоо биднэрт шалгаруулахад одоо тусалдаг гэсэн үг. Би даасан зөвлөх гэж одоо яг юу гэж ойлгох вэ? Би даасан зөвлөх гэдэг бол ерөөсөө хувь хүн л гэсэн үг. Би ч одоо би даасан зөвлөх байж болно. Та өөрөө ч би даасан зөвлөх. Тухайн салбартаа одоо эксперт хүмүүс гэж хэлж болох уу? Тий. Тэгэл тухайн худалдаа авах ажиллагаатай холбоотой одоо туршлагатай тий мэдлэгтэй хүн байх юм бол тэр тухайн сонгон шалгаруулалтанд оролцож болно л гэсэн үг. Би даасан зөвлөхөөр ингээ оролцоод явж болно гэсэн үг. За тэгэхээр миний хамгийн сүүлийн асуулт юу вэ гэхээр ямар нэгэн худалдаа авах ажиллагаанд тийм ээ хамгийн чухал зүйлүүдийн нэг нь юу вэ гэхээр энэ аудитын асуудал тийм ээ одоо энэ хяналт шалгалт одоо тэр одоо худалдаа авах ажиллагаа бас яг түрүүний хэлсэнчлэн шударга явагдаж байна уу юу гэдгийг хянах процесс байгаад байгаа тийм ээ. Тийм түрүүний шударга гэдэг point дээр бас нэг юм гэх юм бол бас манай мянганы сорилтын сангийн хувьд хөндлөнгийн аудитын байгууллага ажиллаж одоо жил бүр хагас жил бүр те улирал бүр ингэж аудитын шалгалт орж идэг. Тэрүүнд нь одоо манай худалдаа авах ажиллагааны багийг бас шалгаж идэг. Тэгэхээр бас энэ хөндлөнгийн одоо худалдаа авах ажиллагааны төлөөлөгч, хөндлөнгийн аудит, дээрээс нь манай дотоод аудитын баг гэж байдаг. Дээрээс нь одоо ингээд манай тендерт оролцогчдын гомдлыг хүлээж авч шийдвэрлэх журам гэж байдаг. Эдгээр бүх механизм ингээд зэрэг ажиллаад ирэхлээр манай ажил ямар нэгэн тоглолтгүй, санал гомдол илүү багтай ингээд байнгын ингээд урагшилж идэм шиг надад санагддаг. Тэгэхээр ер нь бол энэ Америкийн нэгдсэн улсын худалдаа авах ажиллагааны энэ бүрдүүлсэн энэ маш олон жилийн туршлагын үндсэн дээр те одоо энэ бүрдүүлсэн систем бол их сайн систем гэж би бол харж байна. Системд бол одоо ямар ч хүн орсон ингээд тэр системдээ уусаад ямар нэгэн алдаа тоглолт гаргахгүйгээр ингээд ажиллах энэ боломжийг нь бүгдийг нь ингээд бүрдүүлээд өгсөн юм шиг санагддаг. Систем чухал шүү дээ нэрээ. Тийм, систем л чухал. Эцэст нь хэлэхэд бол бид нар одоо баримталж байгаа бас нэгэн гол зарчмын нэг бол accountability буюу одоо хариуцах эзэн тий одоо худалдаа авах ажиллагааг зохион байгуулах үе шат бүрийг бид нар баримтжуулж одоо хариуцах эзэнтэй ингэж үлдээдэг. Тэгээ энэ бол одоо худалдаа авах ажиллагааг эхлэхээс одоо дуусах хүртэл одоо бүх явагдсан үе шатанд хэн ямар гарын үсэг зурсан, хэн тендерийн одоо баримтчгийг боловсруулсан те хідэн санал ирсэн, ямар айлуудаа санал ирсэн, хэн үнэлгээний хороонд нь оролцсон те үнэлгээний хороо нь яг хэнийг нь шалгаруулж гаргаж ирсэн. Тэгээд дээрэс нь гэрээг нь хэн драфтлсан, гэрээг нь хэн зурсан ч гэдэм одоо энэ бүх баримтчгийг одоо бид нар бүрдүүлж баримт болгож үлдээж явж одоо нэг procurement дээр нэг худалдаа авах ажиллагаан дээр одоо ингэж нэг бүтэн хавц үүсгээд ингээд баримт болгоод үлдээгээд явдаг. Энэ бол одоо бидний өдөр тутмын ажлын одоо хамгийн том хэсэг нь гэж бодож байна тий. Бүх зүйл ингээ баримттайгаа үлдэх нь үү шүү дээ. Зүйл одоо бүх баримт бичиг ямар нэгэн хүнтэй одоо холбоотой тий. Ямар нэгэн одоо хүнд хариуцах эзэнтэй гэсэн. За тэгээд үнэлгээний хороо ажиллаж байна. За үнэлгээний хорооноос гадна одоо ингээд за би түрүүний хэлсэн одоо манай худалдаа авах ажиллагааны төлөөлөгч байна. Хөндлөнгийн үнэлгээний хороонууд одоо бүх худалдаа авах ажиллагаан дээр ажиллаулж байна. Дээрээс нь бид нар бас хөндлөнгийн аудитын байгууллагатай бас заавал ажиллах хэрэгтэй гэдэг бас шаардлага байдаг. Тэгээд одоо улирал тутам одоо бид нар хөндлөнгийн аудит орж байна. Дээрээс нь бид нар дотоод аудитын баг гэж бас байдаг. Тэгээд эдгээр одоо бүх механизм ингээд зэрэг ажиллаад ирэхлээр ер нь бол худалдаа авах ажиллагаа нь яг энэ механизмаа дагаад ерөөсөө ямар ч тоглолтгүй ингээд байнгын урагшилж идэг. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань MC Explains контентэд худалдаа авах ажиллагааг маш энгийнээр бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн Монголын мянганы сорилтын сангийн худалдаа авах ажиллагааны мэргэжилтэн бэлгүүндээ баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийнхаа дугаараар уулзцаа MC Explains.